Эшийн 1000 болгоны термометр сэдвээр бол 45 бодлого байлаа. За тэрийг би баяжуулаад бодлогоор 180 болгосон. За тэгэхээр 180 бодлогоо тайлбарлая. За хамгийн эхний утга нь альфа бетагийн нийлбэр нь 90 градус гинэ. Өөрөөр пи гэдэг бол 180 градус тий. Тэгэхээр эндээс надаа альфа бетагийн нийлбэр 90 градус ч өгдөн өгсөн юм байна. За дээр нэлэрхийлэх утга болно. За бүгд төр хоёр арга бол нэгдүгээрт косинус альфа дээр нэмэх нь косинус бета, хуваах нь синус альфа дээр нэмэх нь синус бета. Тэгэхээр бүгд төр косинусуудын нийлбэрийн томьёог мэддэг бол тэрийг ашиглая. Хоёрыг хүчин косинус альфа бета хоёр өнцгөр нэмээд 2 туваана үржих нь косинус хоёулаа косинус байдаг. Альфас бетасад 2 туваачна. Харин синусуудын нийлбэрийн томьёо маань 2-ыг үржих нь синус альфа дээр бетаг нэмээд 2 туваачи үржих нь косинус альфас бета хуваах нь 2. За тэнгуут яасан гэсэн энэ надаа энэ хоёр адилхан юм чураагчна. 2 нь 2-тоо устчна. Тэгэхээр үндсэндээ энэ 2 маань үлдлээ. Одоо тэгвэл утгаа орлуулнаа. Альфа бетагийн нийлбэр 90 градус өгсөн чинь бүгдээрээ 90 градусыг 2 туваалаа косинус 45 градус. Хуваах нь синус 90 градусыг 2 туваалаа мөн 45 градус. Косинус синус 2 чинь 45 дээр яг ижлэгүүт авдаг учраас хариу нь нэгтэй тэнцэв. За эсвэл зарим хүмүүс ингэж бичлэх юм. Альфа бетагийн нийлбэр 90 градус юм чи орлуулах хийчээ. Альфагаа олвол 90-с асах нь бета. За тэгвэл би одоо косинус альфа дээр нэмэх нь косинус бета, хуваах нь синус альфа дээр нэмэх нь синус бетаг олохдоо альфагийнхаа оронд 90-с асах нь бетаг орлуулчих. 90 градусаас асах нь бета, нэмэх нь косинус бета. Хуваах нь синус альфагийнхаа оронд 90-с асах нь бета, нэмэх нь синус бета. За 90 градус хэр чи нэрээс солиод энэ маань синус бета болчихно. 90-с асах нь гэхээр бүгд нэмэх учраас тэмдэг нэмэхээр мөн энэ 90 градусчаас нэрээс солиод косинус бета болчихно. Нэмэх нь синус бета. За инхээр орлуулах шаардлагагүй ягдвал манай энэ маань адилхан хоёр нийлбэр гарсан ч хураагдаад хариу нь 1 гарах нэ.